За Өнгөрийн нэртэй Монгол судлаач олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгчээр ажиллаж байсан Бертолан Агнеш багштай төрсөн өдрийн мэнд дэвшүүлж 65 насны хүндэтгэлийн арга хэмжээнд нь баяр хүргье. За Агнеш багш бид хоёр бол одоогоос 16-7 жилийн өмнө анх танилцсан. Ингээ 2011 оны 4 сард Өнгөрийн ээлтэй их сургуульд одоо намайг урьж танилцсанаас хойш энэ 10 гаруй жилийн хугацаанд Монгол судлалын олон ажлуудыг хамтарч хийж, бас зарим ном бүтээлүүдийг төрүүлж ингээ ажилласан. Агнеш багштай хамтарч хэд хэдэн хурлуудыг олон улсын Монгол судлалын холбоо шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн Чингис хаан музейг одоо хамтарч ажиллаж байна. За бид хоёрын хамгийн одоо ажилласан хугацаа бол 2016-аас 23 оны 7 жилийн хугацаанд олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож нэг баг болж ажилласан. Тухайн үед олон улсын Монгол судлалын холбоог дэлхийн дахинд хүргэх, дэлхийн Монгол судлаачдыг нэгтгэн загидах олон ажлуудыг сэдэж санаачилсны заримаас нь дурдах юм бол дэлхийн Монгол судлалын хавар намрын одоо чуулганыг санаачлаж энэ хугацаанд бас олон газруудад хаврын чуулган, намрын чуулганыг, хаврын чуулганыг Европод, намрын чуулганыг Азийн аль нэг улс орнуудад хийж зохион байгуулж өргөн хүрээтэй Монгол судлаачдыг оролцуулж чадж байснаар бас онцлогтой. Хоёрдугаарт олон улсын Монгол судлалын холбооны олон жил гарсан тогтмол хэвлэгдэж байсан Монголика сэтгүүлийг анх удаа англи хэлээр нийтлэж олон улсын эксперттэй болгож гаргаж ирсэн. Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойг Монгол улсад төрийн ерөнхийлөгчийн одоо хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэсэн Монгол судлалын оны шилдэг эрдэмтдийг шалгаруулж, шилдэг эрдэмтэнд 10,000 долларын урамшууллыг олгуулж ирсэн. Ийм олон амжилттай сайхан ажлууд хийгдэж байсан. Агнеш багш бол олон улсын Монгол судлалын холбооноос хэрэгжүүлсэн дэлхийд тархсан Монгол өв 20 бот цувралын Өнгөрийн дахь Монголын өв соёлын дурсгалууд хамтын бүтээлийг одоо төрөх ажлыг удирдах зохион байгуулсан. Олон сайхан Монголын түүх соёлд холбоотой дурсгалуудыг хэвлэн нийтлэх, зөвшөөрөл авч хэвлэн нийтлэх, судлах ийм боломжийг дэлхийн Монгол судлал дотор бол оруулсан ийм одоо амжилттай. За Агнеш багшийн хувьд бол бид нартай нэгт хамтарч ажиллаж Өнгөрийн Монгол судлалыг тэр дундаа ээлтэй их сургууль дээр одоо уламжлалтын Монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой гавь байгуулж олон залуу эрдэмтдийг сургаж Монголтой нэгт харилцаатай байлгаж дэлхийн Монгол судлалын олон томоохон төвүүд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Япон, Монгол зэрэг төвүүдтэй хамтрахад бид нэр одоо нэг баг болж ажиллаж байсан. Тийм ч учраас Агнеш багшийн санаачлага дэмжлэгээр Бүгд найрамдах Хятад ард улс Өвөр Монголын их сургуульд Өнгөр дахь Монгол гар бичмэлийн цуглуулга бүтүүд, Монгол улсад Өнгөр дахь Монголын түүх соёлын дурсгалууд каталог, Оросын холбооны улсын Санкт-Петербургт 2 жил тутам болдог монголчуудын соёлын өв, архивын баримт, гар бичмэлийн цуглуулга бүтээлд олон бүтээлүүдэд нийтлэгдэж ингэж хамтарч ажилласан манай дэлхийн Монгол судлалын өнөөгийн одоо нэр хүндтэй Монголын түүх соёл, зан заншил, өв уламжлал, гар бичмэл олон одоо чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж судалгаа хийж байгаа эрдэмтэн танд одоо Монголын түүх судлал, Монгол хэл судлал, Монголын шашны судалгаанд оруулж байгаа энэ хувь нэмэр бол Монгол судлалын ертөнцид
Монголын түүх судлалд маш их амжилтыг дагуулж бид бүхэнд урам зориг өгсөн ийм гайхалтай эрдэмтэн гэдгийг энэ завшаанд ашиглаж хэлье. За Агнеш багш Унгарын Монгол судлал, Европын Монгол судлал тэр дотроо Унгарын Монгол судлалын тасралтгүй уламжлалыг хамгийн эрчимтэй хөгжүүлж, за дээрээс нь Унгарын Монгол судлаач залуучуудыг олон чиглэлээр сургаж боловсруулах, Монгол улсын эрдэмтэн судлаачтай харилцахаас гадна төр засгийн түвшинд Монгол судлалын энэ уламжлал орчин үеийн хөгжлийн асуудлыг ойлгуулж чадсан ийм эрдэмтэй. Агнеш багшийн ээлтэй их сургуулийн Монгол Төв Азийн тэнхимд Монголын төрийн өндөрлгүүдээс эхлээд олон төрийн айлчил заавал зочлон очдог. Монгол улсад Агнеш багш ирж олон эрдэмтэн судлаачтай бараг сүүлийн 10 гаруй жил бол жил алгасахгүй ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулдаг ийм идэвх зүтгэлтэй ажилласан. Ингээ Агнеш багшийн Монгол судлал тэр дундаа Унгарын Монгол судлал татсан таны шан олон залуучуудын хөгжих, суралцах, Монгол судлалын энэ зам дээр явах боломжийг олгосон гэж итгэж байна. Танд сайн сайхныг хүсье.